чарсан дурлан үгийн сэтгэлийг булааж үлгэрийн цаг хугацаа номны минь хуудсан дээр бяцхан шороо тогтсон байлаа гарчигийн сөхөө зархад үлсэн нэрэн нөлөн гайхангүй өрөөний болон сандалтай тоглоом ихнийх нь хуудсан үлгэрийн гэж хэлсэн байлаа намайг цасангой эмхтэй хүлэн сууга гитара бэрэ түний гэрлээ явах зам зура тундуулах дууга бэлэн шоу тэ байлан туга гартарсан өнгө бүрийн бадамлын хаан гута түүн дөхийг хүснэ гэхдээ миний өөх цэцэг сасан нүрэх болон өнгө мутайдсан бигцэг одуулан язгуурнаас мэндэлсэн баяхаа хүү хүлэгмөр үүний цэргээ дагуулантай хүү надад хүлэгмөр байхгүй жалах зориг байлаа зөжин гал түнд аймаа өөхөд бэлэн байлаа ус ойлж гатал ярил чулуу байл буталж араатан цутаж байхад баяхаа хүү сүг тэргэн тухалж очих газар уулын цаанд үрүүлээ тэрчээч хортныхын нүдээс харахад мяган цэрэг гэрчигч гаднаас нарахад баян ордон дотор байлаа дузар дахиад харахад актан дээр нь үсэж байлаа гитара өглөөд түн дуулах дуугаа уямлуулан уулан дээр дуулаа түн дүрсэн болвоо тэр сонсох болвоо уямлаг дуу минь үлмэс тайцугасан рын дуслаа өглөөхөн түний зүг явах ёстой шалтгаан минь тэрхэн дуулах байсан айлгон минь чиний зүг нисэх болсон шалтгаан минь ертөдөр түүнийг наруулан дундаас түнд минь хэн чарсан дурлан үгийн сэтгэлийг булааж үлгэрийн цаг хугацаа өглөөхөн түний зүг явах ёстой хөгжин болоод айлгон минь чиний зүг нисэх болсон түүнийг наруулан дундаас түнд минь хэн чарсан дурлан үгийн сэтгэлийг булааж үлгэрийн цаг